энэхүү анимашн дээр convergent boundary буюу орд нийлэх хилцаагийг үзүүлсэн байна. Хоёр тектоникийн автан орд нийлэх хөдөлгөөн үзүүлж байгаа тохиолдолд нэг хавтан нь нөгөөгийнхөө доогуур шурган ордог байх. За энийг хэдүүлээ. Улаан өнгөөр гэдэг харъя. Нэг хавтан. Энд нэгдүгээр хавтан байна те. Энэ хоёрдугаар хавтан байна. За энд бол далай давхраг, их газрын давхраг гэж чулуун мандлын бүрэлдэхүүн гэсэн үг тарагдаж байна. Нэгдүгээр хавтан, хоёрдугаар хавтангийн зүг шилжин нүх үед нэгдүгээр хавтангийн хэсэг бол хоёрдугаар хавтангийн доогуур шургаж орж байна. За тэгэхээр хоёр тектоникийн хавтан нийлж байгаа тохиолдолд аль нэг хавтан доогуур нь шургаж ордог байна. За ингээд шургаж орсон тохиолдолд бол шургаж орсон тодорхой нэг хэсэгт нь бол галтуулын идэвхжил бас ажиглагддаг байна.